Сүүлийн үед нэгэн сонин зүйл анзаарэгдэж байна уу? Холливуудын алдартнууд, сошиал медиа одууд, томоохон компани CEO гээд олонний танил эрхмүүд гинт жингээ хасчихсан. Энэ нь хоолны дэглэм биш, жим биш, фитнес биш. Нууц нь нэг тариа. Энэ бол Ozempic. Энэ юм анх тураах зорилгоор бүтээгдээгүй. Гэхдээ одоо дэлхийд даяар жин хасах хамгийн сайн юм гэж яригдж байна. Зарим хүмүүс 3 сарын дотор 15-аас 20 кг хассан гэж ярьж байна. Зарим нь өлсөх мэдрэмж бараг алга болсон гэж ярьж байна. Гэхдээ бүх зүйл тийм энгийн биш. Эмч нар анхааруулж эхэлсэн. Зарим хүмүүс булчингийнхаа маасыг алдаж байна. Зарим нь бүр ходоодны үйл ажиллагааны хямралд өртсөн байна. Тэгэхээр Ozempic гайхамшгүй. Эсвэл бидний бүрэн ойлгоогүй шинэ эрсдэл үү? Ozempic гэж юу вэ? Ozempic жин хасах зорилтоор гаргасан юм биш. Анх 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчлэх зорилгоор бүтээгдсэн үндсэн найрлага нь semaglutide гэдэг бодис. Энэ бодис хүний биед байдаг нэг гормоны үйлчлэлийг дуурайдаг юм. Энгийнээр тайлбарлавал тархинд бий цадлаа гэсэн тохиог нь ходоод хоосрох хурдыг удаашруулна, өлсөх мэдрэмжийг багасгана. Үүний үр дүнд хүн баг иддэг, хурдан цаддаг, өдөрт авах илчлэгийн хэмжээ автоматар буурдаг. Тэгэхээр жин хасагдана. Ozempic яагаад ийм хүчтэй нөлөөлдөг вэ? Жин хасагдах үйл явцыг зөвхөн төвчээрээр хязгаарлаж болохгүй, өлсөх мэдрэмжийг тархи удирддаг. Ozempic тархины хоолны дуршил хяндаг хэсэг дээр ажилладаг. Энгийнээр хэлбэл та хоолны дэглэм барьж байгаа биш, таны тархи өөрөө баг идэх горимд шилжиж эхэлдэг. Тиймээс хүмүүс амттан хүсэх нь багасдаг, хоолны порц өөрөө багасдаг, байн хоол бодогдох мэдрэмж алга болдог гэж ярьдаг. Ozempic яагаад гинт алдартай болсон бэ? 3 шалтгаан байна. Нэгдүгээрт алдартнуудын нөлөө. Жүжигчид, инфлюенсерүүд хэрэглэж эхэлсэн. Хоёрдугаарт хурдан үрдэн хэдхэн сарын дотор харагдах үе өөрчлөлт авч чадна. Гуравдугаарт жин хасах зориулалтын хувилбар гарсан. Ижил найрлагатай ийм жин хасах эмчилгээний зориулалтаар зөвшөөрөгдсөн байна. Үүнээс шалтгаалan эрэлт хэд өсснөөс болж чихрийн шижинтэй хүмүүст Ozempic олдохгүй болж байсан үе байсан. Одоо би хамгийн анхаарал татсан хэсгийг ярьж өгье. Энэ бол сөрөг нөлөө. Одоо хамгийн бага ярьдаг хэсэг. Түгээмэл зовоорууд дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, ядрах. Гэхдээ зарим тохиолдолд булчингийн алдагдал, цөсний хүүдийн асуудал, ходоодны үйл ажиллагаа хэд удаашрах. Зарим эмч нар жим буурч байгаач булчингийн мас хэд алдагдвал бодисын солилцоо удаашрах аюултай гэж анхааруулж байна. Хинт хамгийн тохиромжтой вэ? Ozempic илүү тохиромжтой байх нөхцлүүд. Жингийн илүүдэл ихтэй, инсулины төсвөржилттэй, эмчийн хяналтаар хэрэглэж байгаа үед харин тохиромжгүй байж болох нөхцлүүд зүгээр хурдан хугацаанд турах зорилго, эмчийн зөвлөгөөгөө хэрэглэх, амьдралын хэв маягаа дагаж өөрчлөхгүй байх. Ozempic бол эд шид биш. Гэхдээ шинжлэх ухаан хүний өлсөх мэдрэмжийг шууд удирдах чаддаг юм бүтээсэн байж магадгүй. Асуулт нь бид жингээ хасаж байна уу? Эсвэл шинэ хамаарал үүсгэж байна уу? Та ийм юм хэрэглэж үзэх үү? Эсвэл үзсэн үү? Одоо дүгнэлт. Та Ozempic хэрэглээд хурдан хугацаанд хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Магадгүй 3 сарын дотор 10-аас 15 кг, магадгүй бүр 20 кг турахч боломж байна. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай. Эмч нарын анхааруулж байгаагаар таны хасагдж байгаа жингийн бараг 40 орчим хувь нь булчингийн мас байх боломжтой гэж анхааруулж байна. Тэгэхээр булчинг хүний биеийн алт гэдэг. Булчин бидний биед ямар хэрэгтэй вэ гэдгийг надаар хэлэлтгүй та бүхэн сайн мэдж байгаа. Тэгэхээр булчингийн масаа алдах хэрэг байгаа юу? Хоёрдугаарт Ozempic тарианы сөрөг нөлөөнүүд дунд хүн болгон ярьдгүй нэг хэсэг байна. Хэрвээ та Ozempic тариагаа хэрэглэхэ болвол буцаад өмнөх жиндээ хүрэх боломжтой. Магадгүй илүү өндөр жинтэй болгоч боломжтой. Яагаад тэгэхээр та байгалийн аргаар буюу хөдөлж, булчин шүрмсөө ажилуулж, фитнест явж, хөлсөө урсгаж, тодорхой хугацааны цаг хугацааг туулж олж авсан жим биш учраас та энэ тариагаа хэрэглэхэ боломогц таны урдны жин айлчлан ирэх болно.
Оземпик тарай турааж байна уу? Турааж байна. Турсан хүмүүс байна уу? Байна. Магадгүй та маш богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэх зорилгоор, магадгүй плажинда багтах, эсвэл дээлэндээ багтах зорилгоор Оземпик тарайг хэрэглэж болох юм. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай. Таны эрүүл мэнд таны гарт гэдгийг битгий мартаарай.